ээжийнхээ арсыг, үнэрийг тэ их одоо өгүүлдэг тэ. Тийм үнэрлээд ханамгүй үнсээд баршгүй одоо өгүүл санахын туйл юм уу л гэж бодож байна. Манай ээж маань хөрх ингээ насаараа одоо совилогч хийсэн хүн байдаг. Тэгээд насаараа совилогч хийсэн хүн чинь одоо төрийн албанд ажилласан хүмүүс чинь нэг удаа нэг бөө мөнгө авдаг. Нэг хэдэн сартай дүүц хүлээдэ мөнгө авдаг. Тэгээд тэрийгэ хүлээгээд ээж маань хөрх нилээн биеийн муудсан ажиллаа хийгээл байсан юм лээ. Одоо тэгээ би бас жоохон байсан болохоор тэр үеийг нь бас ойлгоогүй л байсан байна. Тэгэл ээж яана одоо би хэмээн муу гэдэг би одоо ингээ өнгөрчих үе дээ. Би энэ их мөнгө аваад одоо энийг л аваад чамд байрны урьдчилгая гэдэг хүчил санаа амрах гэдэг ингээл ээж ингээд хөрхий. Би энэ хүмүүстэй ирнэ л ажил руугаа яваад л байдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээ хөрхий тэтгэвртэй гарах хугацаанд болоод тэтгэвртэй гараад ганцхан сар болсон. Тэгээд яг өөрт нь тэр мөнгө нь ирснийгэж хөрхий харж чадаагүй ер нь бурхны оронд заларсан л та. Тэгээд тэр нэг 19 сая төгрөг ирж исэн. Тэгээд тэр 19 сая төгрөгийг тэгээд ээжийнхээ дараагаар би аваад ахта өгцөн өгöd. Тэгээд ах маань тэр үед гадаадд сурж исэн. Тэгээ 2-3 жилийн дараа ах маань тэр мөнгийг үржүүлээд надад бас арай их мөнгө олгож өгөөд. Тэгээд тэр мөнгөөр нь би анх Австралид бас суралцж исэн. Тэгээд тийм болохоор ер нь бол ингээ очиод эхний ээлжинд ер нь мөнгөө бүр маш их хэмжээсэн дандаа ингээд айлын хажуу өрөөнд амьдрна, хамгийн хямдхан байранд амьдрна. Одоо олон цагаар ажил хийж гэдэг юм уу те. Яг тэр ээжийн маань надад үлдээсэн тэр мөнгө бол одоо миний хувьд бол ерөөсөө асар их мөнгө. Тэр ч утгаараа надад бас их мөнгөний үнцнийг би ойлгуулжээ гэж боддог. Тэгээ одоо ингээд бодохоор тэр үед хэрвээ одоо байгаагаар очих юм бол ээж минь алей би танд нэг 10-20 сая төгрөг өгöd тэгэхээр та нэг амраатхаа тэ совлуулаатхаа одоо ажил яах вэ би болно гэдэг ингэчмээр байвч тэ тэр үед бол одоо тийм боломж байсангүй. Тэгээд тэр үеийг бодож бас их ээжтэй их баярлж явдаг да. Тэгээд ээж маань бол маш их хөдөлмөрч хүн байсан. Тэрийг одоо бодохоор айгүй өөрийгөө буруутгаад байдаг юм л та. Одоо ээж бүр гомдсондоо хүрх юмт ингээ тэмдэглэлийн дэвтэр дээр хүртэл нэг удаа бичсэн байсан байхгүй би сүүлд ингээ уншихад манай ээж хүрх юмт их бие муутай тэгээд илгэн их өвчтэй байсан. Тэгээ би нэг удаа ээжтэй та одоо ингээд аюу их унтчих юм аа намайг жоохон байх ч гэсэн ингэж их унтдаг байсан гэд хэлсэн чи ээж маань ер нь ингээд тархины ч гэсэн хоргоо хавтартай илгэний бас нэлээх асуудалтай. Тэгээд тийм болохоор одоо айгүй хөвдөл зовиртой хүмүүс чи ер нь бол их одоо унтаж ядаж ингээд зарим одоо зав чөлөөтэй үедээ унтаж одоо жоохон ч гэсэн өвдөлтөө намдаадаг байсан юм байлаа л тий сүлд батхад. Тэгээ нэг удаа тэгж хэлсэн чи ээж маань их гомдчихсэн. Тэгээд тэр бол миний одоо их харамсдаг л одоо хамгийн их харамсдаг тэгж хэлсэндээ харамсдаг зүйлтэй. Зарим зүйлийг одоо мөнгөөр үнэлж болохгүй тий мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл байдаг нас харамсалтай юм те. Одоо нэг шөнө хэрвээ ээжтэйгээ тэрэлдээд ярилцаад хонох одоо тийм боломж байдаг байсан бол би одоо ингэж бүх зүйлээ өгсөн л гэж одоо тэгж их мөрөөддөг дөө. Одоо тэгэл бүр 9 босын юм ярмаар санагчихгүй ээж би тэгээд ингээд та харсан уу би өстө нэрээ тэгсэн штэ ингэсэн штэ тэр ямар вэ би зөв юм хийсэн үү гэл. Тэгэл ээж маань их магтах юм шиг л одоо санагдчихж байгаа байхгүй. Тэгээ ээжтэй их сайхан тэрврүүлээд одоо ингээд заримдаа ингээд би ер нь ингээд ээжийнхээ үеийн одоо хүмүүсийг их хараад хайр хүрээд идэх байхгүй. Яг юм зүтлгэн арьстай юм бомбгар 50 гаруй настай хүмүүсийг харахаар хойноос нь очиод ингээд гарнаас нь хатгаад ингээд тэрвэрчмээр санагддаг байхгүй юу. Ингээд тэгвэл одоо айдаг болов яадаг бол те. Бүр ингээд тэрвэрэд авмаар хайр хүрдэг байхгүй. Тэгээд ээжийнхээ арьсыг, үнэрийг те их одоо өгүүлдэг те. Тийм үнэрлээд ханамгүй үнсээд баршгүй одоо өгүүл санахын туйл юм уу л гэж бодож байна. Тэгээд яг тийм мууч одоо харамсалтай нь ирэхгүй юм. Гэхдээ ээж минь одоо намайг хараад зүүдэнд минь бас ирээд идэг. Тэгэд намайг их өрөвдөж хайрладаг баг.
тий. Ангаагч айгүй олон цаг хичээл ордог байхгүй юу? 6 пармаар орно 1-р курс мөрстэй. Тэгээд ээж маань хөрхий одоо совилогч хийж байгаа ш. Тэгээд ээж маань одоо санахын ингээл ажил дээрээ нэг 2 өндөг идэл одоо өдрийн хоолндоо 2 өндөг иддэг байсан ирнэ. Намайг ингээд хичээлхтэй юм чинь заавал хоолоо авч идэрэй гэл намайг 10 дугаар ангиас маань эхлээл 10 11 тэгэл оюутан болох үед ч гэсэн дандаа өдрийн 5 6 мянган төгрөг гэдэг чинь юм 5 порцны хоолны мөнгө шүү дээ. Тийм мөнгөөр хүртэл таслахгүй л байдаг байсан байхгүй. Тэгэл одоо бодох юм уу ээж минь одоо яаж болгож исэн юм болтоо л гэж их боддог. Тий. Тэгээ тэрийг бодохоор бас хаяа ээжтэй гомддог штэ. Өөрийгөө арай жоох илүү хайрлахгүй тий. Ер нь тэр оюутан тэнд өсөөл тэгэл явж л энэ үстэй. Ягаад тэгж их өөрөөсөө илүү их анхаарал тавьдаг байсан юм бол тоо гэж бодож гомдно. Одоо хамгийн их ойлгож байгаа зүйл нь тэр байгаа байхгүй. Би одоо ингээ охиндоо нэг их сайн ээж байж чадахгүй байсан ч гэсэн урт наслая гэж бодоод байгаа байхгүй. Би байж л ээж нь ямар ч үе ирэхэд ээж нь байж лэн тэнд ээж маань байж л байгаа гэд. Тэгэхээр ингээд эрүүл байж те зөв хоолж дасгал хөдөлгөөн хийх урт наслах гэдэг бол бас үр хүүхдүүдийнхаа төлөө хийж байгаа. Бас нэг чухал зүйл юм байна гэж ойлгож байгаа. Ээж би нөгөө багасаа их шүлэг хүчин тэгэл эн тентгийн цаасан дээр бичээл хайчдаг байсан байхгүй онгод орно гэдэг чинь шүлэгчээр санагдал бичээл хаяал эн тентгүү цаасан дээр ингээд биччихдэг байсан. Тэгээд ээж маань тэднийг бүгдийг цуглуулаад миний араас цуглуулаад нэг дэвтэр дотор ингээл явсаар байгаа. Тэгээд намайг 20 настай байхад ээж маань тэр бүгдийг нь цуглуулад надад ном гаргаж өгч ирсэн. Тэгээ миний анхны ном 20 илүү 21 настайд маань гарч ирсэн. Тэгэх мэтчлэн ээж маань ерөөсөө алхам тутам намайг бүр маш их дэмждэг. Өөрийнхөө чадал бололцоо хүчээр ингээд аягүй их дэмждэг байсан. Ээжийнхээ ачийг хариулна гэвэл одоо санаанд багтамгүй юм. Тэгээд би ингэж боддог байсан. Одоо ингээ яг ээж маань байсан бол ингээ аавыгаа гоё аялуулдаг шигээ аавдаа гоё юм авч өгдөг шигээ ингээд ээжигээ жаргах юмсан. Тэгэж ээжийнхээ ачийг хариулах боломж өстой надад олдсонгүүдээ би их азгүй хүн юм да гэж боддог байсан. Тэгээд өнөөдөр ингээ хэвтэйл байжсэн чинь нэг ийм бодол орж ирж байгаа. Манай ах одоо ингээд Монгол улсын зөвлөх инженер их мундаг хүн байдаг байхгүй юу? Тэгээд агаа маань их сайн сурдаг. Тэгээд ерөөсөө амьдралаа ингээд айгуу сайхан авч явдаг. Ээжийн санааг зовоодгүй тэтгэлэг энэ төр ааварна. Ажилдаа сайн. Тэгээд ингээд байдаг учраас ээж ингэж хэлчихсэн ах. Өө миний ачийг хариулж байгаа хүн бол бэлгээ. Ёстой бэлгээл миний ачийг хариулж юм гэлдэг гэсэн аахгүй. Тэгээд одоо өнөөдөр ингээд бодохоор яг ээжийнхээ ачийг хариулсангуудэ гэж гомдлохын оронд намайг одоо ийм сайхан явааг маань ээж маань харуул. Одоо би ээжийнхээ ачийг ингээд хариулж байгаа юм байна та. Ээж маань одоо ч гэсэн хэрвээ амьд байсан бол өө жаргаа миний охин өстө миний ачийг хариулж ин да. Ийм сайн байгаа нь ёстой ачийг минь хариулж ин шүү гэж хэлэх байсан байх та гэж одоо бодол төрсөө. Одоо надад одоо үүнээс өөр сонголт бол байхгүй юм даа л гэж бодоод байгаа. Болдог бол одоо ээж нь болохсон тий ээж маань надаас төрчөөсэй гэж залбирдаг штэ. Тэгвэл одоо ээжтэй одоо амсаагүй жаргалыг нь өгөх юмсан тий хүсээгүй зүйлд нь хүргэх юмсан. Намайг хайрлсан хайраас нь илүү хайрлах юмсан гэж боддог доо. Тэгээд манай хүн бид хоёр бас нэг хүүхдтэй болохгүй төлөвлөөд тэгээд бас хоорондоо ингээл мөрөөддөг байхгүй. Миний ээж төрчөөсэй эсвэл чиний ээж төрчөөсэй хоёлаа яста жаргаанаа тий гэл ингээл хүн бүхний л мөрөөдөл юм да тий. Тий. Манай хүн ч одоо өөрөө эмч хүн болохоор их зөөлөн хүн. Тэгээд өөрөө ч гэсэн яг нөгөө одоо ээжигээ алдах одоо ямар мэдрэмж байдаг, ээжигээ санах ямар байдгийг мэдэх хүн болохоор одоо намайг айгүй их ойлгодог. Одоо эрэгтэй хүн болохоор ээжигээ санаад уйлаад ч юм ингээд надад тэгж харагдахгүй л дээ хөрхий. Тэгэхдээ яг би ингээд айгүй үе ээжигээ санаад их уйлна, янз бүр болно. Ингээд сэтгэл санаагаар унана. Тэгээ тэр үед маань айгүй их тайвшруулад ингээд айгүйх ойлгож хүлээж авдаг та. Тэгдэг шүү, тийм байдаг шүү. Одоо ингээд ингэнэ, тэгнэ гэл ингээл нуруу маань хэлээл. Манай хүн намайг ингэж хэлдэг байхгүй. Ээжтэй маань адилхан шүү гэд. Тэг манай хүн чинь дараахан болохоор одоо чи минь ээжтэй минь адилхан шүү гэж хэлдэг нь бол
одоо өөрийнхөө ээжтэй зүйрлэнэ гэдэг бол ер нь намайг одоо энэ хорвоогийн юутаач зүйрлэшгүй хамгийн үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй шүү гэж хэлж ийн гэж би баярлдаг байхгүй. Тэгээд юу найдлахын ингээл амар хөөрөл хэл хацрын царай нь тэг надад амар хайртай найдлах. Намайг яг ээж маань ингэж хамгийн их хайрладаг, дараа нь чи ингэж амар их хайрладаг гэл хөөрхөн тэгж хэлж мэлдэг нь бол гоё л санагддаг та. Одоо ээжтэйгээ зүйрлэн, эрэгтэй хүн ээжтэйгээ зүйрлэн гэдэг бол ер нь одоо хамгийн л дээд хэмжүүр ах гэж би бодож байгаа тий. Ер нь бол би нөгөө аавтайгаа их бичлэг хийдэг байхгүй. Одоо би бол боломжийнхаа хэрээр аавтайгаа болцдог. Аавтайгаа ингээд цагийг өнгөрөөдөг. Аавыгаа үнэхээр миний амьдралд хэрэгтэй хүн шүү гэдгийг нь байнга мэдрүүлдэг, тоглоом наадгаа хийдэг, бэлэгсэлт өгдөг, гадуур дагуулж аялдаг ч юм уу те. Ингээд яг одоо бидний ээж аав гэдэг чи ерөөсө хугацаатай ирсэн хүмүүс байхгүй юу? Тийм учраас ингээд багхан ч гэсэн дурсамж үлдээгээд ингээд хамтдаа цагийг өнгөрөх бол одоо дараа нь юугаар ч нөхөшгүй юм үнэтэй зүйл байдаг. Тийм учраас одоо ээж аав нь хэрвээ байгаа бол ингээд сайхан дурсамжуудыг бүтээгээд аль болох ойр байгаад уцаарч болов яриад ингээд байгаасай гэж хүсдэг дээ.